Виртуал нарийн бичгийн анхан шатны сургалтанд суралцах гад өнөөдөр өрөөнд цугласан байгаа бүх хүмүүст орой минь төргий бас баярлалаа. За өнөөдрийн бидний эхний хичээлийн хамгийн гол сэдэв бол Google account гэж юу вэ? Google дээр ямар аппликейшнууд гар утсан дээр хамгийн ойрхон байх ёстой вэ? Онлайн орчинд ажиллахад Google account-ыг ашиглаад яаж ажлуудаа амархан амжуулах боломжтой байдаг вэ гэх зэрэг талаар ярилцсан. Бүгдээрээ Gmail-тэй болно. Хэрвээ байхгүй байгаа бол тэ. За харин Android утастай хүмүүсийн хувьд яг утсан дээр чинь байгаа Gmail чинь өөрийнх нь мэйл мөн үү биш үү? Та одоо яг сургалтын явцад нэг намайг дагаж ороод шалгаад яг миний мэйл мөн бэ нү биш вэ нү үзээд хэрэг за. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд яг өөрийнхөө Gmail хаягтай болно. Би хичээлийн явцад Chrome browser хэрэглэнэ. Компьютерийн дэлгэцэн дээр маань Windows үйл системтэй компьютер ашигладаг хүмүүст бол бүгдэнд нь нөгөө анх Windows сухад Internet Explorer гэдэг энэ автоматарс дагаа суудаг тийм. За энээс ахуулаад тэгэл нөгөө Mozilla Firefox, Chrome, Brave, Opera энэ гэх зөндөө олон төрлийн интернет рүү ордог өгтөж байгаа. Хэрвээ Mozilla юм уу өөр одоо интернетийг өгтөж ашигладаг бол энэ Chrome browser-ыг Chrome download гэж хагаад татаад компьютер дээрээ суулгаарай. За гар утсан дээрээ бас Chrome гэж хагаад татаад авч болно. Chrome browser-ыг нээхээр дээдлийн энэ бултанд нь хэрвээ Gmail-ээрээ нэвтрээд орчихсон байгаа тохиолдолд нэрний ихний үсэг ороогүй байвал guest гэдэг нэг юм зочны одоо тэмдэглэгээ буюу нэг юм бүрхий дотор хүний дүрс байж байгаа. За энэ дээр дараад интернет рүү нэвтэрч орох хэрэгтэй. Хэрвээ нэвтэрч ороогүй байгаа тохиолдолд бол зүгээр тэнд дарахад яг юм нэвтэрч орох хэсэг ингээд нэгдээ гараад ирдэг. Энэ доод талд нь create account гэдэг буюу шинээр одоо Gmail хаяг үүсгэх гэсэн үг байхгүй. Энэ дээр дарахлаар өөртөө эсвэл бизнестэй гэсэн хоёр сонголт гарч ирнэ. За бид нар хувьдаа Gmail хаяг нээх гэж байгаа учраас өөртөө гэдгийг сонгож агаад first name дээр нь болохоор өөрийнхөө нэрийг бичнэ. Last name дээр нь болохоор овгоо бичнэ. За тэгээ дараа нь username хэсэг дээр нь болохоор та өөртөө одоо Gmail-ийн ямар нэгэн аккаунт хаяг зохиож бичнэ гэсэн үг. Хөвчлэн үсэг тооны холимог байгаад идэг те. Уг нь бол та нэрээ бүтэн тэгээ овгийн ихний үсэгтэйгээ биччихвэл тун зүгээрэдэг. Тэгээд ихэнх тохиолдолд аль нь ч байсан гэсэн сонгогдсон байх магадлал зөндөө байгаад идэх те. За одоо жишээ нь миний нэр байлаа гэхэд гадуураа ингээд улаан хүрээтэй гараад ирж байгаа бол яг энэ аккаунтыг өөр хүн хэрэгжилж байна. Тийм учраас та өөрийг туршиж үзнэ үү гэдээ гарч ирж байгаа юм те. Ингээ ялгаж өгөөд гадуураа улаан хүрээгүй болсон үед нь та за энийг ашиглаж болох юм байна гэж ойлгоод пассвортаа зохиож чинь. За пассворт бол хамгийн багадаа 8 тэмдэгт энэ доор нь тайлбар байгаа. Хамгийн багадаа 8 тэмдэгтэй байх ёстой. Тэгээд үсэг тооноос бүрдсэн холимог байх ёстой гэж байгаа юм. Яагаад ер нь ядаргаатай ингээ пассвортыг заавал үсэг тоо хойл тэгээд нөгөө юу хийгээд идэв те нөгөө том үсэг жижиг үсэг тэмдэг тентэр оруул гэд маялаад идэв юм бэ гэхлээр хин нэгэн хүн магадгүй таны одоо пассвортыг оруулаа гэж бодоход хэрвээ та үсэг тоо холиогүй том жижиг үсэг холиогүй байх юм бол тэрийг аягүй хурдан олох боломжтой байдаг байхгүй. Тэгэл нэг үсгийн том болгоход л 26 биш 56 болоод ирнэ 52 болоод ирнэ те. Тэгээд үсэг тоо холсон болвол гээд таны бас нөгөө нууц үгийг чинь олох магадлал тэр хэмжээгээр багасч яадаг учраас ер нь өөртөө нэг тийм тогтцсон 8-аас дээш тэмдэгтэй үсэг орцсон тэгээд том жижиг үсэг нь холилдсон ямар нэгэн тэмдэгттэй гих мэт нөгөө юм ерөнхий одоо нэг тийм маш хүчирхэг пассвортыг өөртөө зохиоцсон байж тийг. За ингээд эднэрийг ингээд хийж зохиож дуусны дараа next гэдэг товчийг дарахад та хамгийн эхлээл мэйл рүү ордог гэсэн. Google-ийн энэ аккаунттай болсноор та зөвхөн мэйл ашиглах биш. Яг одоо энэ зургийн хажууталд нэг юм 9 цэг байгаа. Энэ 9 цэг дээр дарахаар ингээд миний хамгийн сүүлийн үед нийтлэг хэрэгжилж байгаа аппликейшн болон надад одоо санал болгож байгаа аппликейшнуудыг энэ чинь ингээд оруулаад ирсэн байдаг. Тэгээ энийг ингээд жоохон more from Google гэдэг товчийг ингээд дарах юм бол Google дээр яг та энэ нэг ийм Gmail хаяг нээснээрээ эднэрийг бүгднийг зөвхөн саяны нээсэн ганц Gmail-ээрээ удирдах боломжтой болно гэсэн. За эдгээр нэг ойролцоогоор 70-аас илүү хувь нь Монголд ажиллана. Үлдсэн цөөхөн хувь нь болохоор зөвхөн Google Pay буюу Google-ийн одоо төлбөрийн хэрэгсэл дэмжигддэг орнууд гэж байдаг байхгүй. Манай Монгол бол одоохондоо Google Pay орж ирээгүй байгаа учраас тэр цөөхөн хувь нь хэрэгжилж болохгүй байгаа юм. Тэрнээс одоо Google Pay заавал нэхгүй, бусд нь бол бүгдээрээ Монголд хэрэгжилж болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм олон аппликейшны 70-аас илүү хувийг бид нар Монголдо хэрэгжилж болдог байх нэ.